За өнөөдөр би дүүргийнхээ эмнэлэг дээр ирсэн байгаа. 97 хоногоос Хятадын Жожомож руу явах албаны томилт авсан байгаа. Тийм учраас цар тахал бүрэмсэн дарагдаагүй өнөөд томилт авахын тулд заавал нөхлөн хвчлийн шинжилгээнд бүртгүүлсэн байх хэрэгтэй. За тэгээ өчигдөр би гар утсаараа цаг авсан ирээд шинжилгээ өгөх гээд ирсэн байж байна. За тэгээ өнөөдөр эмнэлэгт орохын тулд мэдээж заавал маск зөх хэрэгтэй нэгдүгээр нь. Хоёрдугаар нь бол эрүүл мэндийн карт бол ногоон байх ёстой. За эрүүл мэндийн карт гэдэг маань бол Хятадд гар утас гэдэг хүн болгонд цаанаасаа датагаар олгогддог, их хөвгөдлөөр олгогддог юм мэдээлэл байгаа. Тэр нь болохоор өнгөрсөн 14 хоногт чи ямар нэгэн газар очсон уу, за ямар нийтийн унаанд суусан, аль нислэгээр ирсэн, зовцсон гэдгээс шалтгаалаад тухайн бүс нутагт ямар нэгэн халдварын байдлыг илэрсэн бол эрүүл мэндийн карт чинь улаан юм уу, шар өнгөтэй болж хувирдаг. За тэгээ ямар нэгэн тохиолдол илрээгүй, аюулгүй, баталгаатай байвал ногоон байдаг. За өнөөдөр миний эрүүл мэндийн карт бол ногоон байгаа. Тийм учраас эмнэлэгт нэвтэрж болно. За үүнээс гадна бас иргэдийн ухамсар түшгэлэх нэг зүйл байгаа. Тэр нь болохоор ямар нэгэн өвчний илрэл байхгүй гэж үтсэн нөхцөлөөр бол эмнэлэгт өөрөө яваад ирчиж болдог. Энийг бол мэдээж бид бүхний ухамсар түшиж байгаа. За тэгээд үүнээс гадна бас шинжилгээ өгөхдөө ямар шалтгаанаас шинжилгээ өгж гинэ вэ гэдгээ бас тодорхойлоод за ингээд шинжилгээнд орчдөг. За оръё. Энд бол эхлээд бол мэдээж биеийн халууныг шалгаж байгаа. Маск зүүгээд биеийн халуунаа шалгуул гэж байна. За ингээд биеийн халуунаа шалгуулчлаа. Тэнд очиад яг эмнэлэгт орох хаалган дээр болохоор эрүүл мэндийн карт уншуулна. За миний ногоон байгаа учраас өнгөрсөн 14 хоног ямар нэгэн халдварын тохиолдол гарсан бүс нутаг зочоогүй учраас бол ямар нэгэн асуудал байхгүй шууд нэвтэрнэ. За эмнэлэгт ч гэсэн шууд ороход ингээд биеийн халууныг давхар шалгаж байгаа. Шууд хүний царай дээр биеийн халуун хэдэн хэмтэй байгааг нь гарч ирж байна. За ингээд шинжилгээ өгөх гэж байна. Ийм боломжтой. Нэнгүүд ороод шинжилгээ өгөх юм байна. За тэнд ороод сая шинжилгээ хийхэд маш хурдан 20 секундтал бараг дуусч байна. Тэгээд хамгийн удаандаа 24 цагаар шинжилгээний дүн гарах юм байна. За тэгээд шинжилгээний дүн авчаад тамилтаа бичүүлнэ да. За өчигдөр шинжилгээ хийсэн. Өчигдөр өдөөс хойш мессеж ирээд шинжилгээний хариу авч болно гэдэг мессеж шин. Тэгээ өнөөдөр эрт шинжилгээний хариу авах гээд ирсэн байж байна. За ингээд гараад ирсэн байна. За болчлоо. Хариугаа харъя. За ингээд томилт авахд бэлэн боллоо. Ямар ч асуудалгүй.